За сайн байцгаана уу ах түсээ. Сайхан амарцгаасан уу. За амьдрал өдөр хоногуд өнгөрүүлж байна. Тэгээ бид одоо энэ амьдралд яах гэж ирсэн болоо. Ер нь бол хийх юма хийгээл байж ахын зүгээр юм болоо. Эсвэл арай нэг өөр юм хийх ёстой юм болоо. Эсвэл одоо би хаана байх ёстой юм бол доо. Ер нь хэдэн жил амьдарч байгаа. Дуудахгүй хэд хүрэх гэж байгаа болоо. Надад ер нь амьдралын зорилго гэж байна уу? Би хаавар хэр явж байгаа хүн юм бол доо. Гэт хүний амьдралтай холбоотойгоор ярил олон асуултууд тавьж болохоор. Тэгээ саяхан нэгэн хүнтэй уулзсан тэр төв ганданд суудаг доктор профессор лам хүн байна л да. Тэгээ тэр хүнтэй жоохон ном хаялцаад. Тэгээд ер нь үнэн гэж байдаггүй та юу гэж боддог вэ гэсэн. Үнэн гэж байгаа гэж. Та өөрийнхөө тэр үннийхээ тухай ярьж өгөөч. Тэр хүн бол юу гэж ярьж байгааг үнэн бол энэ хорон ертөнцийн одоо эргэлдэж байгаа энэ одог аргис одоо орчлон ертөнцийн огтлцол хоорондын шүтэлцээ энэ бүхэн байна одоо нэгэн цэгт нэгдэж нэг болохыг одоо бид нар хамгийн гол үнний гол одоо онцлог гэж үзэж байгаа. Хүн амьдралдаа яагаад алдаж ондог, хүн яагаад буруу амьдралаар явдаг, хүн яагаад юм муу зуршилд автаж, ариг дарсанд орж, эсвэл эхний хүүхдээ айлгаж сүрдүүлж, тийм ээ? Эсвэл ховж янз бүрийн зүйлс үг хэл яриагаас болоод түүнээс болж шаналж амжилт амьдрдаг юм бэ гэхээр энэ хорвоо ертөнцийн энэ одог аргис болоод тэдгээрийн шүтэлцээ холбоо хүнтэй маш холбоотой учраас гэж тайлбарлаж. Өөрөө нөгөө шинжлэх ухааны талаас бас нэлээд ярьж байна. Тэр доктор профессорын хүн юм болохоор. За тэгээд би бодож илээ. За үнэн гэвэл яг энэ зүйл юм байна. За тэгвэл хүн яг юуны тулд амьдарч байгаа юм? Хүн яг энэ амьдралдаа алдаа мадаггүй. Янз бүрийн хараал одоо зөвхөн юмд орчихгүй. Одоо сайхан амьдрах нь одоо хүний зорилго байна. Энэхийн тулд Тэнгэрлэгт байгаа од гаргисынхаа юу байрлаж би хэрхэн огтлж байгааг тухай сайн мэдэх ёстой гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр бол хэрвээ тэр хүн энэ бүх одоо цагийн одоо энэ зүүнний одоо яг эргэж байгаа шиг энэ бүх юм тэр хүн тодорхой ойлгомжтой яг тэр яг цагийнхаа зүг дагаад алхаж байвал энэ хүн янз бүрийн тэр хараал зүхэл янз бүрийн бүтлгүүтэл тийм юмнаас хол байна. Сайхан амарч юмж жаргалтай амьдрах болно гэж. Тэгээ би одоо танд хэлье гэсэнгүү л дээ. Тэгээ чимээгүй л байл. Дараа нь энэ бүгдийг хараад ер нь бол олон шашин байна. Тэгээ энэ бүх шашинд л өөрийн гэсэн үнэн гэж байгаа юм байна. Харин бидний бичээс Библи одоо Христ итгэлийн үнэн нь одоо юу юм болоо гэсэн үнэхээр маш энгийн мөртлөө маш гүн гүнзгий тийм зүйл байна. Бид тэр хүнтэй би таних буруу минийх зөв гэхийг зорилго бол битүүр яриа биш байсан. Тэгээд сонсоод ингээд тэр хүнтэй ингээд нэлээд удаа ярьсны дараа ингээд хойш тийш явцгаасан. Дотроо их зүйл бодлоо. Энэ Христийн чуулганаас өөр одоо шашин ч юм уу тэр шашны тэргүүн хүмүүсийн үг хэл яриа маш уран тансаг байт юм байна гэдгийг ойлгож мэдсэн. Маш уран тансаг. Одоо тэр хүн бол олон зүйлээр би энгийн хүнээс ялгаатай гэдгийг харуулж чадчихэв. Өмссөн зүйлснээр ахуулаад гарт нь байгаа тэр зүйлс, бугуунд нь байгаа зүйлс за тэр хүний хамгийн хүчтэй нөлөө үзүүлж байгаа зүйл үг хэл яриа байж. Гадна дотн ухаан байна гэж хэлж байгаа байхгүй. Гадна ухаан гэдэг бол гэдэг. За би хэрвээ итгэж биш байсан бол тэр хүний үгийг сонсвол тантай дахиж уулзмаар байна гэж хэлмээр шахуу тэгж татагдах боломжтой юм байна гэдгийг харж. Гадна ухаан гэж юу юм бэ гэсэн чинь гадна ухаан гэдэг бол амттай амтгүй гоё муухай энэ хурдан энэ удаан тэг яг ийм зүйлсийг гадна ухаан гэж. Хүн яг ийм зүйлсээр ингээд өдөрдүүлж байгаа хүн бол энэ ч хүн болтгоо гэж тайлбарлаж байгаа.
Мэдээж өнөөдөр тэр хүний сонсон зүйлээ хуваалцаж бид нар яг бичээс рүү орох хэрэгтэй байна. Тэгвэл дотор ухаан юу юм бэ гэсэн чинь дотор ухаан гэдэг бол тэр ном уншдаг, маш их өөрийнхөө дотоод хүн рүүгээ хардаг, өнгийдэг. Би хаана явж байна? Би юуны төлөө хэн болж өсөж хөгжиж байна гэдгээ үргэлж тунгаан бодож өөрөө өөртөөгөө одоо ярьдаг тэр хүнийг дотор ухаантай хүн гэж хэлнэ. Энэ хүн ямар хүн болох вэ гэхээр явандаа бусдын төлөө үйлддэг хүн болдго юм а гэж хэлж байна. Амен биш ээ. Наа чи лам хүн тэгж хэлсэн гэж. Бид нэр ийм хүүхчиг байж болохгүй байгаа байхгүй юу? Юу хэлэгдэж байна? Хэн хэлж байна? Хаанаас хэлж байна? Ийм дуу хоолоймдод хүмүүс яваа учраас ерөөсөө аль сайхныг л сонсож амьдрах хэрэгтэй юм байна гэж бодож байна. Хамгийн сайныг ярьж байгаа, надад таалагдахаар ярьж байгаа тэр онол сургаалуудыг сонсох нь зөв юм байна гэж хүний дотроос их нөө хатгадаг байна. За, Христийн сүмд ороод ирэхэд ийм тийм хүндэтгэлтэй зүйлээс харагддаг. Нэг хүн сургаал заадаг тэгэл болоо. Тэнд хүндэтгэл, тэнд хайр, тэнд ямар нэгэн тэр нэг онцгой зүйл байгааг хүмүүст нэг харах боломж байхгүй. Зүгээр л энгийн хүмүүс сууж байгаа л тэдний мөргөл нь бол ийм маш энгийн ямар нэгэн ингээл айж имээгээд байх зүйл байхгүй. Зүгээр ингээд сайхан орчин цагийн ийм одоо цахилгаан хөгжмөөр ингээл хөгжимдчдэг ч гэдэг юм уу. Харахад нэг л ийм зүгээр дунд нь хамаагүй байж болох юм байна шүү дээ. Ер нь би ирсэн ч болох юм байна, ирэхгүй байсан ч болох юм байна. Ер нь жоохон өөдөд байвал ер нь явж хахад зүгээр газар юм байна ч гэдэг юм уу. Тэгэхээр бид бодох хэрэгтэй болж байна. Бид юуг ойлгож мэдээд, юун дотор алхаж яваа. Юуг цааш нь түгээхийн тулд би оршин тогтнож байгаа юм бэ гэдгээ маш сайн бодох хэрэгтэй болж. Тоглож наацаар идэл нас минь явлаа. Би одоо яг өөрийн итгэл үнэмшлийн талаар хэн нэгэнтэй хуваалцаад, хэн нэгнийг дагуулад тэр түүний амьдралд өөрчлөлтийг авчирсан билүү гэж бодох цаг аль хэдийн ирчихсэн байна гэсэн. Харин үйл явдал дундуур янз бүрийн ивент, үйл ажиллагааны дунд явсаар байгаад эргээд харсан чинь бүгд хоосноос хоосон байвал ямар их өө гашуу вэ. Тэр өнөөдөр бүгдээрээ хамтдаа үннийг илчлэх зорилготой үг гэдэг сэдвээр хамтдаа хуваалцъя. Бидний сайн мэдих нэгэн зүйлэл байгаа. Энэ бол Иохан гэдэг хүнээр бичигдсэн 15 дугаар бүлэг байна. Сүү зүмний модын. Энэ Иохан гэж хүний амьдралыг сонирхолтой. Тухайн үеийн 2000 жилийн тэртээ Есүс хүний биеэр ирээд энэ хороо ертөнцийн алхаж гიშиж явж байхад түүнийг дагаж байсан дагалдагч буюу түүний сургаалыг нь хүлээж авч тэр сургаалын дагуу амьдрахын төлөө дагалдаж байсан 12 дагалдагч болон тэдгээр бусад хүмүүс дотроос хамгийн залуу буюу насаар маш бага тэр дагалдагч бол Иохан байна. Иохан бол ямар нэгэн тийм шидийн ч юм уу, эд шидийн ямар нэгэн хүч агуулсан тийм хүн бол биш. Адилхан хүнтэй л адилхан хүн. Харин Иохны бичээс дээр байгаа тэр амьдралын хэм маягийг харахаар тэр үргэлж Есүстэй хамт байсан байна гэдгийг харж болж. Тэр Есүсийн хамгийн ойрын нэгэн шавиныг байсан. Тэр Есүсийг эцэст нь загалмайд цовдлогдод хүртэл загалмайн тэр яг зовлогдож явахт нь Иохан тэнд байсан. Бусад дагалдагч нар бас хамт байлаа гэж байдаг. Иохан тэнд байсан. Тэгээ Иоханд хандаад ээжигээ одоо энэ чиний ээж болсон гэж хэлдэг. Энэ бүгдийг харсан, нүдэрээ харсан тэр энэ нас баг залуу амьдралынхаа туршид Бурхныг дагаж, Бурхны сүлээж авсан амьдралын өөрчлөгдсөн амьдралаа бусдад хуваалцаж гэрчиж явсан. Сайн мэдээг тараана гэдэг бол Есүсийн хэлсэн үгийг бусдад дамжуулах тухай биш, харин сайн мэдээгээр дамжуулаад миний амьдрал өөрчлөгдсөнийг бусдад хуваалцахыг сайн мэдээ гэж хэлнэ гэж хэлж. Би өөрөө ямар ч өөрчлөлт байхгүй. Би нэг ууралдаг хിവэрэ, уцаарладаг хിവэрэ, одоо шунхаа зан сэтэл давтдаг хിവэрэ, архин цогтуурахыг хүсдэг хിവэрэ, тамхилахыг хүсдэг хിവэрэ, тэгээд би ер нь муу зүйлийг бодох нь хിവэрэ мөртлөө Есүс бол Христ юм а гэж хэлэх юм бол
энд ямар ч үр жимс байхгүй гэсэн. Ямар ч үр жимс. Харин сайн мэдээг хуваалцна гэдэг нь миний өөрчлөгдсөн амьдрал, Бурхан миний амьдралд орж ирээд миний зүрх сэтгэлд ийм өөрчлөлтийг буюу ийм үр жимсийг гаргасан тухай бусдаа хуваалцна гэдэг бол энэ аль хэдийн тэр хүнд сонсох ёстой сайн мэдээ болж байна гэсэн. Тэгээ Иохан яг үнэхээр яг хүнтэй л адилхан хүн байсан учраас энэ бүгдийг хийж яваад эцэст нь Ромын одоо хаадын захирагч нарын тэр маш хүнд хэцүү дарамт шахалтнаас болж одоогийн газар дундын тэнгисээс ойролцоо байгаа тэр Патм арал руу цөллөгдсөн байдаг. Нутаг цөллөгдсөн. Тэр арал дээр Иохан бол маш хэцүү байдалд орсон. Тэр варгийн хүний туулахааргүй тэр ганцаардал донд орсон гэсэн үг. Нэгэн цагт хамтдаа дуулж, магтаж, хамтдаа бие биенийхээ тухай, Бурхны тухай ярилцаж, өөрчлөсөн амьдралынхаа тухай ярилцаж, ингэж байсан итгэлийн ахан дүүсээсээ салсан гэсэн. Салаад тэр ах дүүсийнх нь ихэнх нь нүдэн дээр нь хавчлагаас болж алагдсан баг. Бүр тэднийг бүр ингээд тэр модонд хүлж байгаад амьд асланд идүүлж исэн тийм үзүүлэн хүртэл бид нар үнэхээр зохион байгуулж ирсэн. Тэр Иохны хувьд бол зүгээр л нэг Патм арал дээр ингээд цөллөгдсөн хүн биш, харин тэр хүн үнэхээр өөрт байсан бүх юмнасаа холдож, хөндөрч ганцаардлын төлийг амсч исэн гэсэн санааг бид нар бодох ёстой. Хамгийн хайртай тэр хүмүүсээс холдсон, хагцсан. Тэгээд цөллөгдөж байгаа шүү дээ. Тэнд маш хүнд хүчээр тэр одоо ажлыг хийж байгаа. Харин түүний амьдралаар дамжуулж Бурхан буюу Есүс бол Христ гэж хэлэгдэх тэр нэгэн би өөрийн дуудсан хүмүүсээ, өөрийгөө сонгосон хүмүүсээ хизээж орхитгүй юмаа гэдгийг харуулсан байна. Тэр арал дээр байхад тэр хүнд хэцүү ганцаардал донд байгаа өөрийнхөө хүн дээр тэр Бурхан ирсэн байдаг. Ирээд юу хийсэн бэ гэхээр ирээдүйд юу болох юм бэ гэдгийг бүгдийг нь харуулсан байна. Тэр номыг бол илчлэлт буюу өнөөдөр ариун бичээс ариун Библийн хамгийн сүүлд бичигдсэн илчлэлт гэдэг ном байна. Эндээс зориг, хүч, урам, босгон байгуултыг авсан Иохны амьдрал эц хүртлээ явсан байдаг. Халелуя. Амен. Тэгвэл энэ хүнээр дамжуулан бичсэн Иохны номоос бүгдээрээ харъя. Энэ 15 дугаар энэ дээр бичсэн 15 дугаар зүйл дээр бичсэн зүйл бол 1-8-ыг харуул танд дуудаж өгье. Би бол усан үзмний жинхэнэ мод гэж хэлсэн. Эцэг минь усан үзмийн тариаланч билээ. Миний дотор байгч жим сургуулдаггүй мөчөр бүрийг тэр авч хаяна. Жим сургуулдаг мөчөр бүрийг их жимстэй болгохын тулд тэр тайрч арчилдаг гэсэн. Тайрч зовоодаг гээгүү, тайрч өвдөгдөг гээгүү, тайрч үгүйсгдэг гээгүү, тайрч түүнийг өшгөлж амбаарч гаргадаг гээгүү. Тайрч түүнийг доромжилдог гээгүү. Тайраад түүнийг хинчиш болгодог гээгүү. Харин арчилдаг гэж хэлсэн. Яагаад юм бэ гэсэн чинь үннийг илчлэхийн тулд. Энэ хорвоо ертөнцийн явж байгаа тэр философууд, тэр гүн ухаанууд хүний сэтгэлийг, хүний оюун бодлыг үнэхээр яаж сүлбэлтүүлж хамгийн сайхан нь энэ юм ба гэдгийг сонсох чадaltaа тийм хүчийг агуулсан тэр философууд иргэн тойронд дүүрэн байна. Харин тийм учраас бичээс биднэрт үргэлжил сэргэг бай, залбирлаар сэргэг бай гэж хэлж байна. Сэргэг байхгүй бид мөчл алдвал өөр нэгэн зүйлс автахгүй. Ойлгомжтой. Энэ хорвоо ертөнц хаанаас эхлээд хаана байгаад одоо хаашаа явж байгаа. Энэ хорвоо ертөнцид юу болоод байгааг та нар аль хэдийн мэдэж байгаа шүү дээ. Хэрвээ мэдэж байгаа юм бол тэр хүн мэдэж байгаа хүн хаана нь байх юм? Ямар оролцоотой байх юм? Юуг нь тунгааж бодож хэрхэн бурхан дотор алхах юм бэ гэдгээ бодохгүй гэж юу? Гэж асууч. 15:1-2 дээр энэ дээр үр жимс ургуулдаг мөчөр, үр жимс ургуулдаггүй мөчөр гэдэг ярьж. Нэгсэндээ хүний амьдралыг тэр модны мөчөртөө зүүрлэж хэлж. Нэгэн хүн амьдарч байжээ. Энэ хүн нь
амьдралдаа ямар ч үр жимсгүй буюу сайн сайхан зүйлс энэ хүнд огтхон байхгүй. А нөгөө хүн нь амьдрч байгаад энэ хүн маш их сайн сайхан зүйлсээр дүүрэн хүн. Ингээд энэ нэг мөчөр байна, энэ нэг мөчөр байна гэж модны мөчрөөр зүүрлэж хэлж. Тэр ургуулдгүй үр жимс ургуулдгүй мөчөр нь ямар хүн юм бэ гэхээр ата, жөтөө, хараалын үг хилдэг, бусдыг ялгарладаг, өөрийгөө дүвийлэгдэг, шунхаа сэдэлтэй, юу ч өөртөө ашигтай байвал тэрүүхэн дотор хийчих чадварыг сэтгэхийг боддог. Энэ үр жимс ургуулдаг мөчр нь болохоор өөрийнхөө хойшин тавиад бусдын төлөө зориулдаг нэг. Асар их ялгаатай энэ хоёр мөчрийн тухай гэж. Тэгээ 3 дугаар ишлэл дээр Есүс маш нэг чухал тунхаглан хэлсэн байна. Тунхаглал чуулган дотор Есүс бол Христ мөн юм аа гэдгийг тунхаглах тэр тунхаглал үргэлж чангаас чамд оршиж байгаа шүү дээ. Христ итгэж хүмүүс ч гэсэн энэ байж байгаа шүү дээ. Ингэж хэлсэн байна. Миний та нарт хэлсэн үгээр та нар аль хэдийн цэвэр болжээ гэж хэлсэн. Цэвэр болох ч гинэ. Цэвэрлэгж байгаа шүү. Цэвэрлэг төгсөж гинэ. Тэгж байгаа цэвэрлэлчнэ. Зүгээр байж байгаарай, дэвчээртэй байгаарай. Юу шүү дээ. Шууд цэвэр болжээ гэж. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр Есүс энэ газар дэлхий дээр ирсэн зорилгоо би биелүүлсэн гэсэн утга санааг шууд хэлж өгч. Би биелүүлсэн. Би ирсэн зорилгоо биелүүлчлээ. Миний үгнээс болоод та нар аль хэдийн цэвэрлэгдсэн байна гэж. Хэрвээ тийм юм бол түүний үгээр цэвэрлэгдсэн та бидний амьдралын зорилго юу юм бэ? Хүмүүс маш их мөнгийг олохыг хүсэж байгаа. Маш их эрх мэдэлд хүрэхийг хүсэж байгаа. Илбэг дэлбэг хангалуун амьдралтай болох юмсан гэж хүсэж байгаа. Эрдэм бидлэг боловсралтай болох юмсан, хаач гологдохгүй англи хэлтэй болчих юмсан гэж хүслүүд нь нэн тэргуунд явж байгааг нь харамсалтай гэдгийг бичээс бидэнд хэлдэг. Яагаад вэ гэхээр тэр эд мөнгө, эд материал, тэр эрдэм мэдлэг оюун ухаанаас гарч байгаа тэр асар их хүч Есүст хэрэггүй. Есүст хэн хэрэгтэй юм бэ гэхээр бид өөрсдөө хэрэгтэй байна. Өөрсдөө хэрэгтэй. Гэтэл хүмүүс ингэж төөрөлдсөн байна. Нэн тэргүүний тэр харилцах ёстой тэр нэгэн бол харилцааг үүсгэж түүнтэй ярьж байж байгаа нэгэн бол би хэрэгтэй байгаа тэр бурхан байна гэсэн. Хэрвээ хүн саяын дурдсан зүйлс одоо эд мөнгө олохын төлөө, эд хөрөнгөтэй болохын төлөө бүх амьдралаа түүний төлөө зориулах юм бол амьдралынхаа төгсгөл хоосноос хоосон байж гэдгийг тэр хүн Соломон хаан шиг хэлэх болно гэсэн. Би дими зүйлийн төлөө хамаг хүч чадлаа зориулчихжээ. Харин эд мөнгө, эд материал, эрдэм боловсрол ч юм уу тэдгээр эрх мэдлүүд нэн тэргүүний зорилго биш. Харин миний амьдралын зорилгыг гүйцэтгүүлээд явж байхад тэдгээр зүйлс нь надад нэмэр болж, хэрэгцээ болж орж ирж байх зүйлс юм а гэдгийг бичээс бидэнд номлогчийн үгс номоор дамжуулж хэлж өгдөг. Нэн тэргүүний зорилго нь доллар биш. Нэн тэргүүний зорилго нь эрдэм мэдлэг биш. Нэн тэргүүний зорилго нь ямар нэгэн эрх мэдлийн тэр өндөрлөг биш. Харин тэр хүний нэн тэргүүний зорилго нь Есүс рүү хараагаа чиглүүлээд түүн рүү харж амьдрах баг. Амен. Тэгээд нэг удаа нэгэн хүн холбогдоод би маш хэцүү болчлоо. Ингээ бизнесмен хомогдоод одоо ингээ энэ тэндээс одоо ч онлайн хөгжсөн чинь олон жижиг дунд бизнесүүд ингээ хэцүү байдалд орж байгаа. Том шалтгаан үүсэж байна л да. Тэгээд тэр жижиг дунд үйлдвэрлэлийг ингээ авч явдаг хүмүүс нь ихэнх хвчлэн одоо 50-аас дээш ч юм уу 60-аас дээш насны хүмүүс болчих гинэ. Бид нар баг сүүлийн 20 жил, 15 жил ч юм уу 10 жил яг тэр жижиг дунд үйлдвэрлэлээр ингээд ямар ч бас амьдралаа болгоод ирсэн. Тэгсэн чинь өнөөдөр хэцүү болсон том шалтгаан нь юу болсон бэ гэсэн чинь онлайн бизнес гэж байгаа юм. Тэр хүмүүс энэ онлайн энэ зүйл энэ IT яг энэ чиглэлээр сайн суралцж чадаагүй учраас энэ софт скиллүүдэд сайн суралцаагүй учраас тэр бизнесийн яг алдаж эхэлж байна гэж байгаа.
Бид хоцроод бүр ойлгохгүй байгаа учраас би тэр бизнесээ яаж хийж чадхаа мэдхээ байсан. Харин биний бизнесүүдэд өөр энэ онлайнаар нэгэн барилгын арамтур зөөдөг байсан хүн өнөөдөр амар хэцүү болчлоо бизнес. Яас би уг нь Хятадаас тэр арамтурыг авчираад Монголд авчираад богоон орн авчираад барилгын компаниудтай гэрээ хийгээд тэр бүгдийг зардаг байлаа. Харин одоо миний хэрэг байхгүй болчиход байна. Энэ барилгын компаниуд нь онлайнаар тэр үйлдвэртэйгээ шууд холбогдоод үйлдвэрээсээ татдаг болчихлоо гэж жишээд. Энэ бүхнээс хоцорсон байгаагаа тэд нар мэдээд энэ бүхэнд суралцж амжаагүй байгаагаа мэдээд тэд өөрсдөө үннээ хэлчихэж. Энэ бизнесээс одоо урдахгүй жигдэх нэ гэдгээ ойлгож мэдэрч эхэлж байгаа. За тэгээд тэр хүн хэдэн одоо хэмжээний мөнгө одоо олох хэрэгтэй байна гэдээ яриад явж байна. Тэгээ тэр хүн нь маш ийм ойрын хүн учраас ингээд тэр хүний ийм байдал орж байгааг сонсоод ингээд болдог бол би тэр бомтон байсан бол ч юм уу эсвэл би саятан байсан бол тэр хэрэгтэй мөнгийг үгүй би тань зүгээр өгж байгаа шүү гэд өгчих юмсан гэж бодол орж иж байгаа. Нэгдүгээр их орж иж байгаа бодол. А гэхдээ Библийн үгийг харсан чинь чиний бодол чинь 1-2 удаагийн аргыг те асуудлыг нэг жаахан нэг нанжаахал бодолч сэтгэж ин да гэж Библи хэлж ирүүл. Тийм үү? Нэр ивэл гэсэн чинь над хэлж байгаа тэр үг нь чи харин газар тэнгэр дээрх бүх их мэдлийг авсан Йохова Явэ ирээ болсон бүх баялыг алтч минийх мөнгөч минийх гэж айлдсан бүхний түлхүүр гарт нь байгаа нэгэн лүүчийг хандвал чи зөв сэтгэж байна гэж бичээс хэлж байгаа. Бид нэр үргэлж хүмүүс туслахтаа өөрийгөө хардаг. Надад байсан бол өгчих юмсан гэдэг. Харин тэгсэнд орвол агуу эзэн минь тэнгэр газар дээр бүх эрх мэдэл танд байдаг үлээ. Тэр нэгнийг маань та үнэхээр өрөөж өгөөч. Энэ итгэлээр ингэж холбогдож байгаа. Хэрвээ өөрийнхөө хүчээр энэ бүгдийг бий болгох гэж явах юм бол нэг л өдөр бид нар насыг гарахаас өмнө ядаргаанд ороод сэтгэл санаагаар унаад бурхангүй хүн болж хувраад өөрөө хийж чадаагүй гүйцэтгэж чадаагүй өөрийгөө буруутгаад ингээд хоосноос хоосон нэгэн болж хуурах вэ. Ах их хоёр нь хідэн цар цуглуулад өгчий гэж бодох биш. Харин энэ бол нэг л удаагийн арга. Ахаа тэр мөнгөнд дурчвал яах вэ? Хоёр дахь тэгээ гуугаа явж ивэл яах вэ? Дахиад хоёр дахь өгөх үү? Цааг тэглээ. Тэгсэн чи дахиад тэр нь үргэлжтсэн. Гурав дахь гуугаад явж ивэл гурав дахь тэр хүнд туслах уу? Боломжгүй болчих шүү дээ. Хийгсэнд орвол. Яг Петр хэлсэн. Надад мөнгө зоос алгаа. Би тэр мөнгө гууж байгаа хүнд хэл. Харин надад Есүс байна гэж хэлээд түүний хөл дээр нь босгосон шиг. Халелуя. Ийм зүйлийг хэлж өгч байгаа. Есүс зорилгоо биелүүлсэн бол бидний амьдралын зорилго бол юу вэ гэдэг та бодов. Есүс өөрийнхөө үгээр та нар аль хэдийн миний үгнээс бол цэвэр болжээ гэж байгаа юм бол би яаж цэвэр болсон бэ? Цэвэр болно гэдэг нь би өмнө нь хүнийг ялгарладаг байснаа болцох тухай ярьж штеп. Би юмд шунаж хэтэрхий тэр бүх зүйлсийн эзэн болохын төлөө ч юм уу. Надад боломж байхгүй байгааг мэдсээр байж тэр бүгдийн хойноос би санаа сэтгэлээ чилээж исэн бол болохыг хэлж байгаа. Цэвэршнэ гэдэг. Усны үгээр цэвэрлэгдэнэ гэдэг нь тийм зүйл. Би тэр хүмүүсийн тэр үлгэнд нь орчих юмсан. Тэр нэг эрх мэдэлтэй хүний нэг таньдаг хүн нь болчих юмсан. Би тэр агуу бизнесмений нэг нүмер нөөлөгд нь багтчих юмсан. Тэгвэл миний амьдрал гоё болох нь доо гэж боддог хүн биш. Харин би энэ бүгдийг тэр хүмүүсийнх нь тэр агуу бизнесмен тэр хүмүүсийнх нь амийг нь гартаа хатгадаг нэгэн лүү би хандах нь мэрэгэн ухаан юм. Үүнээс бас түүнээс цааш хэн нэгэн туслахаас өмнө бурхнаас эхлээд тусламжийг гуйх нь итгэж хүний хийх ёстой нэгэн зүйл байна. За би чамд нэг яа тусчдгийм бэлээ гэдэг үгээ дараа хэлдэг бол.
Ойлголоо. Би бодож үзье. Хэцүү байгаа юм биш үү? Харин энэ цаг тавилаа залбируул болох уу? Дараа нь тэр хүн тусдаа бас залбирна. Ийм хүн л амьдралд нь бурхан яаж өөрчлөлтийг хийгээд байгаа юм бэ гэдгийг таньж мэдэх боломжтой бол. Ихгүй бол хоосон мэдлэг бид нарыг ихэрхэг болгодог. Боломбол зан айл муутай болгодог. Би мэдлэгээр дүүрэн хүн бол би Библийн ханаас мэддэг мөртлөө маш их асар ууртай бухимдалтай. Цаанаал нэг биш байгаа нь би тийм хүн болж хувирна шүү дээ. Хоёрт нь энд тариалагчийн тухай ярьсан. Тариалагч. Энэ тариалагч бол энд хэлснээр эцэг минь усан үзэм тариалагч билээ гэсэн. Энэ Бурхны тухай ярьж байна. Аав хүүгээр зүйрлж ярьж байгаа. Аав нь болохоор Бурхан, хүү нь болохоор тэр усан үзмийн модно. Тэр мөчрүүд нь болохоор энэ модноос шимт хичээлээ авдаг хүмүүс. Ингэсэн байна. Бурхан тайрдаг, бас арчилдаг. Ер нь усан үзмний талбайг бол 9 сард хурааж авдаг юм байна л да. Тэгэд 11, 12 сард бол ер нь цэвэрлэгээ хийдэг. Моднууд дээр цэвэрлэгээ хийдэг. Энэ үед тайрч хаях ажил бол тэнд хийгдэж байгаа. Ямар мөчрийг тайрах вэ гэхээр нөгөө усан үзмний тариалагч чинь дундуур нь яваад ямар ч үр жимс ургуулаагүй мөчрүүдийг бүгдийг тайрна. Тэгээд үр жимс ургуулад байгаа модноос шимт хижээл авдаг тэр мөчрийг эргэн тойрон байгаа үр жимс ургуулахгүй байгаа зүйлсийг тайраад хаяхаар эрх хавар нь тэр модноос шимт хижээл авж байгаа тэр мөчр асар их үр жимс ургуулдаг гэж зөвөрлсөн байна. Бид мод болсон Есүсээс холбогдохгүй бол бид хоосонд шал дими амьдрна гэсэн үг. Димийл амьдрна, димийл санаагаа чилээн, димийл ядарна, димийл чадахгүй зүйлийнхаа төлөө санаа сэтгэлээ тарих оюуна чилээнэ гэсэн санаа гэлж байгаа. Эцэст нь яах вэ гэхээр энэ бүхэн байна намайг тэнч болгож, хүчгүй болгож газар ургана. Харин тэгсэн дурвал би модтой залгагдаад мод буюу Бурхны хүү Есүстэй холбогдоод түүнээс шимт хижээл авах юм бол миний амьдрал асар их өөрчлөлт гарах буюу их үр жимс ургах нэ гэдэг энэ ухааныг бид үргэлж дотроо авч явах хэрэгтэй. Би яагаад ингэж амьдарч байгаа юм бэ? Би яагаад ийм бардан болчихвоо? Би яагаад бүгдийг ингэж нүдэндээ багтааж байна? Би хин бэ? Би тоос, хомхын тоос адил нэг хүн шүү дээ. Би уур маналзаал нэг үлээхэд л алга болдгоо тий уур маншил тийм л цаг хугацаанд амьдарч байгаа бүтээл болсон хүн шүү дээ. Хайрч арчилдаг. Хавар цагт маш олон болцоонаас болцоотой болоо тэр нь асар их үр жимсэг гаргав. 15-ын 1-ээс 2-ыг хэвээр тариалагчийн модноос салгаалах мөчрүүд их жимс гаргахын тулд асар их ажилдгийг эндээс харж болно гэж. Бурхан болон Есүс бидний зүрх сэтгэл дотор тэр сүнслэг мис ажилбарыг ямар их хийдэг юм бэ гэдгийг эндээс харж болно. Бид мэдэхгүй анзаарахгүй олон зүйл байна. Гэтэл Бурхны тэр сүнсний ажил, Бурхны хүүгийн ажил, Бурхан аавын, Бурхан эцгийн ажил нь тэр өөрийг нь хүлээж авсан хүний дотор ямар их өөрчлөлтийг хийхин төлөө ажиллаж байна вэ? Тиймээс бид түүнийг чуулганд болон амьдралдаа магтан дуулдаг юм аа. Магтан дуулдаг. Би зүгээр нэг зүйлийг ямар нэг юм сүм хийдэд очиод нэг юм ёс хийчихэд гардаг хүн бол огтхон биш. Би амьд Бурханд миний дотор асар их үр жимс гаргуулахын төлөө ажилтгийнхэн төлөө би талархлыг өргөж тэр дотор зогсдог. Мөчрийн тухай ярьсан 15-ын 2 дээр тайрч хаягдах ургуулдгийг нь бас цэвэрлэнэ гэсэн. Тайрч хаяхын хаяна гэсэн. Мөчр өөрөөсөө үр жимс ургуулж чадахгүй гэсэн. Тэр мөчр өөрөөсөө үр жимс ургуулж чадахгүй. Тэр мод болсон Бурхны хүү Есүс Христтэй холбогдож шимт хижээлийг энэ модноос авахгүй юм бол энэ мөчр өөрөөсөө үр жимс ургуулж чадахгүй. Энэ мөчр өөрөө тэр муу зан авираасаа салж чадахгүй. Түүндээ идэгцээр эцэст нь хувхаарч гатах болно гэж хэлж байгаа. Ямар ч хүн ийм амьдралыг хүсэхгүй шүү дээ. Хэрэг хүсдэггүй юм бол тийм муу мухай амьдралыг хүсэхгүй байгаа юм бол мод болсон Христтэй би холбогдож
түүнээс шимт хижээлийг авахыг нэн тэргуунд амьдралынхаа эхэн зорилго болгож амьдрахгүй гэж юу? Та хамт байна уу? 15:6 дээр миний дотор эс байвс мөчөр мэд авч хаягд тэр үр жимсгүй мөчөр мэд авч хаягдах болно гэсэн. Тэгээд галд хаяж шатаагдана. Тэр хэрэггүй мөчөр галдал хаяж шатаагдтал ийм зорилготой бол. Зорилгоч биш энэ зүгээр тийм мөхөлтөд тулгарч. Бас хувхайр нь тэр мөчөр модон толбогдсон бол үр жимс их гаргана гэж бичээсээр бичигдэжээ. Одоо амархан байна. Бурханы талаар тэр хариулагч болон Бурхан Аавын талаар ойлголоо. Энэ зүрлэлээр дамжуулаад тэр үр жимстэй мод шим шүүстэй тэр мод нь Бурхан Аавын хүү Есүс Христ юм байна гэдгийг ойлголоо. Харин энэ залгагдсан мөчрүүд нь түүний хүлээж авсан итгэлийн ах дүүс юм байна. Харин тэр итгэлийг хүлээж авсан ч үр жимс ургуулахгүй хүмүүс тэр мөчрүүд дотор байна. Тэр мөчрүүд цаг оройтойгүүдээр бодох ёстой гэж хэлж байна. Хэрв таны амьдралд ямар нэгэн хэцүү ойлгомжгүй шийдэгдэхгүй байгаа асуудал байгаа бол та энэ өдөр хойшлуулалгүй ганцаараа нэг цаг гаргаад Бурханд тэр ачаагаа өргөхдөг. Ачааг минь авахд сая бид нар магтан дуун дээр дуулсан. Би баярлан бүжиглэн гэсэн тэр үг хаанаас гарсан үг юм бэ? Тэр ачааг би өөрөө шийдэх ямар ч боломжгүй юм. Миний хамгийн хайртай хүн надад нэг тэр бом төгрөг хэрэгтэй болчлоо гэд би тэрийг нь өгч чадахгүй шүү дээ. Харин надад юу вэ? Энэ бүх газар доорх бүх амьдралыг атгаж байгаа бүгдийн дээрх эрх мэдэлтэй Бурхны хүүгийн хүч шимт хижил байгаа. Тэгээд түүн лүү хараагаа чиглэв. Би энэ хүүхдийг өсгөхөд ядарч байна. Түүн лүү хараагаа чиглэв. Би энэ өмнө байгаа асуудлынхаа өмнө би сөхөрмөр санагдчих. Түүн лүү хараагаа чиглэв. Би амжилтанд хүрэхээс өмнө хүрээ гэж өөрийнхөө хүчээр зүтгэх биш харин түүн лүү хараагаа чиглэв. Би энэ ажлын ард гарахын юмсан энэ бүгдийг эмхэл цэгцлэх юмсан гэж байгаа бол юуны түрүүн түүн лүү хараагаа чиглүүлж энэ бүх ачаагаа түүнд өргөнө гэсэн үг. Хэрвээ итгэгч хүн ийм зүйлсийг амсахгүй амьдрах юм бол ямар хайр юм бэ? Юуны тулд Есүс бол миний бурхан юм аа гэж би хэлсэн юм бол. Ингээд бүгдээрээ хамтдаа эргүүлээд бүгдийг нэг зогцлоод ингээд харъя. 5 дугаар ишлэлээр шав нарын тухай ярьсан. Шав нь Христтэй хамт дотор нь байдаг хүмүүсийн тухай ярьж байгаа. Тэр шимт хижээлтэй модон залгагдсан бүчэр гэж хэлж байгаа гэсэн. 2 дугаар ишлэлдэр миний дотор байгч жимс ургуулдаггүй мөчөр байгч мөчөр жимс ургуулдаггүй энэ амьдрал дээр хэрхэн харагддаг вэ гэдгийг эзэн өнөөдрийн үгээрээ харуулж байгаа. Мөн завгүй гэх хүмүүс байж болох ийм хүнийг бурхан цэвэрлэж эхэлнэ. Эз бурхан минь та төр байж би амьдралдаа завгүй. Ийм хүмүүст бурхан юу гэж хандах вэ гэхээр тэр хүмүүст сорилтыг өгнө. Сорилтыг өгнө. Хэрв тэд энэ сорилтоор дамжуулан сануулгыг авахгүй байсаар л байвал сорилтоос сорилт гэдэг эднэрийн хүмүүсийн хэлдгээр чөтгөрийн торг шиг рүү орно гэсэн. Тэрнээс юусо чөлөөлөгдөхгүй. Тойрол. Тийм учраас эхлээд бурхан дараа нь бизнес. Put God first гэдэг нэг тийм пост яваад байдаг те. Бүхнийг эхлээд бурханыг оруулна. Өглөө хүүхдийн багштай хуваалцсан. Бид нар маань зарим нэг нулимс босоож ирлээ. Тэгээ би бодож өсвөрийн хүүхдүүд ч гэсэн эдгээр бага залуу 30 90 насны хүмүүс байгаа ч гэсэн 30 гаруй насны хүмүүс байгаа ч гэсэн
Тэр хүмүүс энэ бүгдийг сонсоод өөлж ганцхан хүнээс л сэтгэлийг сонссон. Цаг бага байсан учраас маш чухал юм ярьсан. Би хичээл даалгавраа нэг тавьдаг хүн болчихжээ гэж хэлсэн. Би Бурхны үгийг үргэлж хойно тавьдаг болсон байгаагаа мэдэрлээ гэж хэлсэн. Миний амьдралын амьсгал, миний амьдралын амийг эрхэх вэ гэдгийг, хизээ вэ гэдгийг, хизээ дуусах вэ, аль хүртэл явах вэ гэдгийг мэддэг нэг би хойш нь тавьж чадна гэж. Эхлээд Бурхан, дараа нь бизнес. Бизнес гэдэгт нөгөө хичээл, сургууль, мургуул бүх юм орно. Хөдөлмөрлөл хийж байгаа тэр бүх юм тэр бизнес гэдэг үгийн цаана орно. Хүүхдээ харах, марах, өсгөх, мөсгөх бүгд 15:3 дээр тийм болохоор Бурхантай харилцаагаа сайжруулаарай гэж сануулсан. Үгээр цэвэр болсон 100% холбоотой хамааралтай тухай Есүс бол ярьж байна. Есүс хизээч 95, 90% ярьдаггүй. 100% ярьж байна. Энэ итгэмжит эзэн Бурхан тэр альфа ба омега тэр эхэн байц, эхлэл ба төгсгөл тэр үнэхээр дахин ирэх болно. Тэр ирээд хүмүүсийг үхсэн амьд бүх хүнийг шүүх болно. Тэр үнэхээр түүний өмнө хүн болгон нэг нэгээрээ ганц ганцаараа зөвхөн амьдралдаа юу хийсэн тухайгаа тайлагнаж хэлэх болно. Тэгээ Бурхан тэр шүүлтийг явуулах нэг нь байх болно. Хэлсэн үгээрээ хүртэл шүүгдэнэ гэж бичээстэр байна. Бурханд тэр хүний мөнгө нь биш гэж хэлсэн те. Тэр хүн өөрөө хэрэгтэй. Өөрөө хэрэгтэй. 7 дугаар ишлэлдэр үгс Бурхны үг та нарын дотор та нар миний дотор байвал уугаараа гэж байгаа байхгүй. Юуны төлөө гоохыг түрүүн бид нар ярьсан. Бидний амьдралд байгаа дийлж гарч чадхааргүй, ойлгомжгүй тэр бүх зүйлсийг би шийдэх гэж явах биш. Харин Бурханд өргөх ёстой. Түүнээс гуйх ёстой. Яг тэгвэл би мод болсон Есүсээс холбогдож, Есүстэй холбогдож түүнээс шин тижээлийг авдаг нэг нь шүү дээ. Би хүнээс авдаг биш. Би хэн нэг баян ч юм уу чинэлэг хүнээс тэр шим тижээл амьдралын тэр зүйлийг авдаг биш. Харин би бүхний бүтээгчээс авдаг нэг нь байна. Та хоёр хамт байна уу? Халелуя. Шавнар үгээр цэвэрлэгдсэнийг Есүсийн дотор байна гэж хэлж байгаа. Үгэн дотор байхыг одоо Есүсийн дотор байх гэж ойлгож байгаа. Шавнарын зорилго нь их үр жимс гаргуулах, их үр жимстэй мөчр болохын төлөө амьдрах байх. Их үр жимстэй. Энэ их үр жимс бол хараадаг байсан бол хараадаг болох тий. Хүмүүсийг ялгаж харилцдаг байсан бол ялгаж харилцгаа болсон тэр хүн. Элдв янзын юмд автагдаж тэр бүгдийг сэтэж тэр бүгдийнх нь нэг нь болчих юмсан гэж өөрийнхөө сэтгэл санаа бодлыг контролж чадахгүй хэмжээнд хүрж байгаа байсан бол тэрийгэ болох. Муу үг хэлдэг, бусдыг ялгадаг, бусдыг таамагладаг, тэр угаасаа л тийм хүн гэдэг юм хэлдэг байсан бол тэгж хэлхээ болох. Тэгэхээр энэ бол үр жимс гарч ийнэ гэсэн үг. Энэ хүнээс ийм үр жимсэл гарч байна. Чунан дачаадаж архитын согтуурж мансууран цахилахгүй одоо учир амьдралынхаа учир юмыг ингэж алдах бэлэн байсан хүн байсан бол энэ бүгдээс хойш гарч. Би амьдралын зорилгыг хар. Бурхан надад зааж өгсөн. Би ингэж явах хүн биш юм байна. Вэб гэдэг нэг сордог юм гараад ирсэн. Тэгвэл ер нь тэднийг бол хориглох боломжгүй болгож штэ. Энэ ертөнцийн дэлхий. Энэ дэлхийн хууль, энэ журам, дүрм эцэг эхээс ч хүчтэй хүүхдүүдэд нөлөөлж штэ. Гэр бүлийн тогтоосон дүрм журмаас ч илүү хүүхдүүдэд нөлөөлж чадчих штэ. Үгүй би яах вэ? Би арга хэмжээ авахгүй ч явах биш. Энэ бүгдийг тавьж байгаад Бурханд өргөх ёстой болж байна.
10 жилийн хүүхдүүдийг бүгдийг жагсааж байгаа кармаг нь ухах юм бол 1000-аас хэдэн хүүхдүүд төр веб гэдэг тэр сурдаг зүйл гарч ирэх бол эцэг эхчүүд минь хүүхдүүдээ өсгөхдөө бүү санаашир. Хэрвээ та санааширч байгаа бол бурхантай холбогдохгүй нэгэн байна. Бурхантай холбогдсон хүнийг яаж мэдэж болдгоо вэ гэхээр хүүхдүүдийнхээ үр хүүхдүүдийн төлөө санаа зовдөг зовнилоор нь биш. Харин тэр хүн бурханд итгэж байгаа итгэлээр дамжуулан баяр хөөртэй байгаагаар амар тайван байгаагаар таньж болдог. Дими хоос юм сэтгэлээ чинээж тэр хүнтэй насан турш нэгэнд байж чадахгүй юм чинь би бурханд л даатхан залбирх нь миний хамгийн гол зорилго юм байна гэдгийг ойлгох ёстой. Үгэн дотор байгаа хүн зүрхэн шаналхгүй байгаагаар нагдана гэсэн. Тэгвэл тэр яг итгэлээр холбогдож байна. Яг итгэлээр холбогдож. Ингээд хэдэн зүйлийг танаас асууя. Амьдралдаа хэрэгжүүлэхдээ бас бодож үзээрэй гэж хүсэж байна. Нэгдүгüүрт нь Бурхны үгээр угагдаад амьдралд нь ямар өөрчлөлт гарсан юм бэ? Ямар үр жимс ургасан бэ? Эхнэрийг үргэлж үгүйсгдэг байсан бол үгүй болсон. Энэ үр жимс. Нөхрийгээ үргэлжлчээ тэгсэнгүү гэдэг байсан бол тэхээ болсон. Энэ үр жимс. Хамтдаа ярилцдаг болсон бол энэ үр жимс. Үр хүүхдүүдтэй итгэл үнэмшлийн талаар өөрчлөгдсөн амьдралын тухай хуваалцна гэдэг бол энэ үр жимс. Тэдэнд 1 минут ч хамаагүй, 5 минут ч хамаагүй, 10 минут ч хамаагүй санаа тавьж чадаж байгаа бол энэ үр жимс. Өөрийнхөө үйл хэргийг хоошин тавиад бусдын амьдралд үнэхээр туслахаар оролцож байгаа бол энэ үр жимс. Асраг үр жимс ургаж ийн тэр хүнээс. Хүний амьдрал бодоод гайхаад олохооргүй тэрийг үр жимс тэр хүнээс ургаж байна. Ямар өөрчлөлт гарсан? Ямар үр жимс ургаж байна вэ? Хоёрдугаарт нь өөрсгсөн амьдралаа бусадтай та хуваалцдаг. Та найзуудтайгаа уулздаг. Таны хүндэлдэг итгэж биш ч гэсэн сүм чуулганд явдаггүй ч гэсэн таны хүндэлдэг тантай хамт баймаар цаг өнгөрөөё гэхэд дургуйцдаггүй тэр хүмүүс зөндөө байгаа. Байгаа үстэй. Тэгвэл та тэр хүмүүсийг дуудаад цай кофе уугаа өөрчлөсөн амьдралынхаа тухай хуваалцдаг. Энэ бол сайн мэдээ. Харин чи Есүсийг сонс. Би чамд Есүсийн тухай ярьж өгье гэдэг бол өөр асуудал болно. Харин би тааж өөрчлөгчсөн тухайгаа ярил тэр хүмүүс сонсох болно. Гуравдугаарт нь хамгийн сүүлд өөрийнхөө ашиг сонирхлыг хойшин тавиад бусдын төлөө зориулсан үйлс танд хизээ болсон байна. Тэгээд эцэст нь би энэ бүгдээс юуг ойлгож байна гэхээр бид хамтдаа Христ итгэх амьдрал ямар амархан юм бэ гэдгийг ойлгож. Харин өөр бусад шашин бол бүр асар их ачаа нэмэх юм байна гэдгийг ялгаж харж байна. Бурхны хүүгийн золиос зориултын үн цэнийг олж харж байна. Бусад шашинд байгаа янз бүрийн алигор, янз бүрийн философи, янз бүрийн ингэхгүй бол болохгүй, тэхгүй бол тэхгүй гэсэн тэр зүйлс ачаа ямар үр дүнгүй, ямар үр жимсгүй зүйлс юм бэ гэдгийг олж харж байна. Хүмүүс энэ тэр бүгдийг даадаггүй учраас ханд өргөд аваачаад өгчдөг, амиа даатгачдаг. Ягдвал цаана байгаа зүйлс нь асар хүнд учраас танд л татгч таал нэг харгалж үзээрэй гэдэг хүмүүс болж хуурснаа харамсалтай шүү дээ. Харин Бурхны үг бол үннийг илчилж байна. Үннийг илчилж хүний хүлээсийг нь чөлөөлөхийг хүсэж байна. Тэр хүлээснээс чөлөөлөхийг хүсэж байна. Тэр болж бүтэхгүй байгаа амьдралын тэр тойрог, тэр зүтгэврийн тойрог юм шиг тэр нэг хүлээснээс Бурхны үг чөлөөлөхийг хүсэж байна. Тэр үннийг илчлэх зорилготойгоор энэ ертөнцийн дээр ирснийг энэ удаа энэ эндэрээс танд дахин тунхаглалаа. Эзний нэр таны амьдралаар дамжуулан алдарш болтугай. Амен. Тэр хамтдаа залбирцгаая. Эзэн минь танд баярлалаа. Бид бүгд гэмтэнгүүд үлээ. Харин та бол ариун. Харин таны дотор байвал бид үнэхээр таны үгээс болж
цэвэрлэгдэж биднээс асар их үр жимс гарах үлээ. Ариун сүнсний тусламжийг та өгөөч. Туслагч болох, үнний сүнс болох, туслагч болох ариун сүнс бид их үр жимсрийг гаргахад туслаач. Дүүрч өгөөч, хөтлөн дагуулаач. Эцэст нь бидний эзний эцэг бурхны эзэн Есүс Христийн нэр алдарших болтугай. Энэ бүгдийг бидний эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа нэгэн дугаар бүдээрээ. Амен. Түүнд алдарн байх болтугай.